Төрийн шагналд соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч Гарма Чонын үүр. Сүүлийн хэд хоног Балдан өвгөний нойр хулжаад шүн мэлтийтэл харж хэвддэг боллоо. Заримдаа тав хайн улнаасан халуу оргиод байх суух газаргүй болоход хөнжлүүн тэрж дэмийл тийчилж төр дог хийхтэн элдв юм зүүдлэнэ. Маргааш нь тэр бүхэн зүүдэлсэн үү, эсвэл сэтгэлдэн дурсан сансан уу ойлгож ядна. Хүү бэр хоёр нь хүүхэдтэйгээ баруун орон дээр туйлын тааламжтай унтаж байлаа. Өрхөн бүтээсэн гэр харанхуй зуухны амаар унтран алдаж байгаа ганц нэг цог ёлтойн. Үгүй. Балдан үх болоогүй нас ч тийм дор орч хаггүй ан шүү. 67 нас гэдэг бас тартагтан тулсан нас биш. Аав минь най шахаж байхтан унс юм хөрхи. Инхүү бодохтон насааран уярхэж хэрэлдэж хилцэж яваа жамсарн нь саяхан нэгрээд хөрхи Балдан минь чэж арайлэрт чагунцын малгай өмсчээ. Моринож холын уулын толгой дээр гарч алсын бараа хардагч болоосоо. Өтөлсөн болохоос өгсөн биш ирхэн байна да гэж билээ. Ерөн жамсран хэзээд үг хатуутай. Тэр нь Балдан тусал болж байснаас хор болж байгаагүй. Цэрэгт явж бичиг номтой гэгдэж багийн дарга сумын нарийн бичгийн дарган алба хааж явсан жамсрангаас тэр баахан хучээдэг боловч нэг голын имгээд хажууд нь тоохгүй царай гаргадаг байлаа. Харин одоо бодохнээ бүх амьдралынхаа турш зөрсөн ганц зүйл байсан нь хүүгийн тухай маргаан байжээ. Чэ хүүгэн хүнээс гажууд амтан болох нь гэж жамсран хүүгийн багад нэг хэлж билээ. Яагаад юунаас болж анх тэгж муудалцлаа да. Балдан бодлынхон үзүүрийг олох гэсэн мэт хөнжлөөн татаж хөлийн давхаа даарч байгааг мэдээд далд хийлээ. Зуухан дахь цог унтарчээ. Миний хөөж хинээс ч дутхааргүй. Хаварын хөөхнөд шуугахаар сайхэр болно. Амьдрал голом төшиг тэр цагт Балдангийн хүү эцгийн хэрийн ухаан сүүхэтэй байж суусан газраас нь шороотхон бос төлхөн болбол барав. Амьдрал гэдэг эрхи ороох сур эдөлөг адуумал шүү. Түүнийг хэнж зүгээр өгөхгүй гэж Балдан хүүгийнхэн багад боддог байлаа. Атгар Балдан аргатай ир байжээ. Тэр жил тасын үүрэнд нэг орж билээ. Бие хөнгөн жижиг биетэй учраас асгууд авиран авирсаар тасын үүрэнд хөрсөн юм. Тас шууны үүрнээс юу ч олж болно гэж нутгийнх нь ярьдаг байж л. Уулын цавчин их зоргилд байх үүрэнд зорглон авирч хөрвөл 10 алд аргамж алтан сүх олдог. Тэр аргамж алтан сүхийг авч чадсан хүн баяждаг гэлцжээ. Балдан новшин ноохоо мод хад амтны яс хөглөрсөн 10 алд аргамж алтан сүх олсонгүй. Харин тэдгэр элдв юмсын дотроос хатсан хуруутай алтан бэлзэг нэгийг олсон нь хэнд ч хэлэлгүй тас нь ус юм. Бурхан минь, одоо ч гэсэн санахад эвгүй санагдана. Балдан огтын хөрөнгөгүй ядуу мөрдлөн жохом тэр намар шижир алтан бөгжийг зараад анхныхаа малын бараг харсан удаатай юм. Түүнээс хойш Балдан ол зомгийн тэнгэртэй болсон гэж ховдон бодно. Өвөл хаварта чонын хойноос хөөцөлдөж ганцаг мэлаж явлаа. Чон үүрэндээ өлзийтэй гэлцдэг. Үүрэндээ ямар ч амтан руу дайрах ёсонгүй. Байгалийн зам тийм юм л. Балдан түүнийг багтаан биеэр туулсан юм. Тийм ч учраас хүүхэн 5 нас хөрмөгцөл нэг хавар дагуулад гарчээ. Замдан амьдрах ёсыг зааж ямар ч аимшигтай юм үгийг хүүт хэлж ятгаж ууланд очивлээ. Үүрэнд яг орох болохоор хүүн айж царийн хувхай цагаад уйлж бархиран гэдрэг зүгтлээ. Балдангийн уур хүрв. Гэдрэг цагалсан ялхамтны хүчээр чирж чонын үүрний аман дээр авчираад аргамжаар оосорлож ганц түлхээд агуй руу оруулчихжээ. Тэгэхэд Балдан төрсөн эцгээс гарамгүй зориг гаргасан.
Араатны нөхрөө бүүхийгээ чидэ гэж төмөнтэй гуйсан харц цонхийсэн царай жаахан биеийг Балдангаас өөр хүн бол хараад ирэх биш өрөвдөх байсан. Харин Балдан олзыг алдаж болохгүй гэсэн шунаг сэтгэлэн дийлж чонын үрлүү оруулсан хэрэг. Харанхуй даган агуйруу нь хүүн хорхой шиг аргансаар далд ороход Балдангийн сэтгэл сая хачин болжээ. Харин хэдхэн мөчийн дараа Балдан авах ёстой ан нь шуудан Еролд Гинсар аргамжааны үзүүр татагдан гарч ирэхийг үзэж билээ. Түүнээс хойш Балдан хүүгэн өөрийн гараар хүн болгоно гэж хатуу шийдсэн юм. Галсан сургуульд байхад нь хүүхдүүдтэй нийлж пионерын ажил уран сайханд оролцож гүйхт нь Балдан эрс хорж билээ. Ер нь сургуулийн хэдэн жилд Балдан хүүгээсээ салсангүй юм. Балдан түүнийг ихээсэн ч өөр хүнээс ч ер нь юм болгоноос харамлаж байлаа. Дунд сургуульд хүүн биеийн тамирт сонирхолтой болж тэмцээнд ороод гүйлтээр төрүүлж хүртэл үзэв. Эцэг нь хүүгэн дуртай тоглооноос нь салах гэж чадсангүй. Ер нь хүүхэд өсөх тусман сургуулийн ажилд илүү автаж сонирхох дурлах юм руугаан зодуур нүдүрийг Эстон зүтгэх шинжтэй болсон нэгэн намар Балдан сумын төв рүү нүүсэнгүй. Хүүгэн ч сургуульд явуулсангүй юм. Тэгтэн жамсран ирж "Гүй чи ер нь яасан мөнгө хүн гэчв. Энэ хүүхдийн замыг алдууллаа хой. Сургуульд нь одоохон хөргөж өг" гэжээ. "За цөг. Чи миний хүүгийн толгойг мэддэг болоо юу? Ганц хүүгээ яахыгаа би өөрөө мэднэ" гэд Балдан халгаасангүй юм. "Та чи өөрийн ухаанаар энэ хүүхдийг амьдралд сургана гэж бодож байна. Гэтэл чиний тэр ухаан гэдэг чи юу? Явган зал эдийн шунал. Энэ хүүхдийг чи багаас нь эвдэж дээ. Сумын төв дээр нүдэн нэгээгүй гөлөг цохиж алж байхад нь би нэг таарлаж байсан. Чиний өнөөх чонын бэлтрэг төвлөж сурсны чиний эцсийн дүн энэ шүд. Хүүхдийн илүү дутууг анддаггүй, хайсан гэснийг олбол өгдөггүй гэдэл багш нар ярьж байна лээ." Жамсрангийн энэ үг Балданд доромжлол шиг санагдаж байлаа. Тийм учраас Балдан арай л жамсрантай барилж авсангүй. "За ганц үгийнхэн толгойг би өөрөө мэднэ" гэдэл үлдэв. Өндөн ч Балдан хүн болгон эрдэмтэй болох албатай бусаа. Балдан хүүгэн өөрийн ухаанаар хүмүүжүүлж чадвал эрдэм нь тэр болно. Түүгээрэн хов тавиланган зохион биз гэж боджээ. Балдан өвгөн харанхуй гэрт нойрон хөрөхгүй тэйчлэн ийм бодов. Өглөө босоход тэнгэр цэлмэг оловч шиг хээр тал хяруу адил нэмгэн цасан дарагдсан байлаа. Галсан цайгаа угаад морин эмээлж "Мөр харъя. Шинэхэн цастай тайхан өдөр байна. Өдөр тийшээ нар гарвал дулаахан болно. Ерөн ч хаваржаар өнөөгдөх цаг боллоо. Аавта цэцэг матай илбэлцээд пингихийн юмыг салхин цэрвэ чадахыг болоорой" гэд буур мордлоо. Балдан хүүгэн явахт нь гаднаа зогсоод "Хүн өсөх гэж гомон сайхан аа. Гүй тэр явж байгааг нь хардаа. Уул. Гэтэл эцэг нь болсон бэ гэж аргалын шээзгэд багчхаар ийм хатингар туранхай амтан байх гэжтэй. Даанч энэ золиг барилдахгүй юмд. Ноцолдогсон болов сумын наадам төрүүлээд жил болгон дааг авах байсан та" гэж бахархан бодов. "Миний хүү хангаа шигээр болтлон эцгийн үгнээс гарахгүй өссөн. Эцгийн ухаанаар өдий хурж яг л над шиг аливаад арга зайлтай амьдралын сүүхээтэй хүн болсон. Эцэг хүнд энээсээр баяр хаана байх вэ" гэж санав. Бэрн хонион бэлчээгээд урд хонь норж хормын хотноос нь зүүгдсэн хүүгэн тавиран пен рүү орлоо. Балдан гэрт орж зэлгийн цай модон тагшинд хийж залглаад яаран гарлаа. Пенгийн мухарт хураалттай элдэв шуудаа савтай юмны цаана өвгний өөрийнх нь гэрийн хэдэн дээвэр цавг бий билээ. Түүнийг ч салхинд сэрвээж ноднон элдэж чадаагүй хоньны хитэн арсыг ганд хийхээр гаргах цаг болсон тул хүн цагаан олж пин янзал гэж дэх хэмээн бодсоор пен рүү орлоо. Хаврын нар ээж өвөлжөөний нөмрийн цас дорхнон халиад
хашааны дээврээс шар ус тусалж байлаа. Хүүн нэрэн л ямар сүхэтэй хүн болсныг энэ пинд байгаа юм л хэлээд өгнө. Тэн ер нь юу ис байх вэ? Гурил будаа шуудаагаран сайхан эмээлийн мод шинхэн бор эсгээ хөдөө ховор үзэгдэх гөлөм дэвсний булгаар байлаа. Галсан нэгдэлдээ хэдэн хонь малдаг нэртэй боловч бэрэл тэр ажлыг хийж томоотой ажилсаг сайн хүн тул нэгдлийн сүргийг өсгөв гэсэн алдрыг нөхөртөө өгч байдаг ажээ. Харин бэрэн шудраг. Тооноос илүү гарсан мал ухаан ихэр хурга мэтийг өөрийн болгоё гэж галсан гэлгэлээр буяндаан тэгж битгий бозорхий галсан минь надад ингэх сэтгэл алга гэж хэлдэг байлаа. Галсан тэгэхэд нэг их юм хэлж ис чадна. Ер нь галсан гадна өнгөндөө бол томоотой дууд сөөнтэй аригтаар суухгүй гүдсгэн хүн харагддаг байлаа. Галсан өвөл болгон аймгийн төв эсвэл хот руу эмчлүүл нээгээд явахдаа хотын хүний хэрэгцээтэй юмтай очиж харин тэндээс хөдөө хэндэж нүд хужирлахаар юм олоод ирнэ. Олзвол галсангийн ганц эрдэм. Олсны төлөө юунаас ч буцахгүй хүн болон өссөн гэдгийг аавын багын найз одоо бригадын дарга Жамсран л мэддэг билээ. Чи тэр хүүдээ хэлмээр юм да. Үндэн цэцэг мал энэ хэдэн хоног маллаж өсгөж байгаа болохоос биш галсанд хийсэн юм алгаван шүү дээ. Би бүхнийг мэдсээр боловч чамааг бодсоор өдий хүрж байна шүү гэж Жамсран нэг ирээд хэлж билээ. Чи байцгэм. Миний хүү жохом ямаргаа тариад байгаа юм. Амьдрах гэж л ядаж яваа амтан аригтар суув, хулгай зэлгийг хийв, худлууны ярив. Нэгдлийн хийгээсэн ажилд оролцож л явдаг. Яах гэж дандаа миний муу хүүг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзэж явдаг юм. Галсан чамд ямаргаа тарив гэжээ. Гата одоохондооч болчихсон байчихсан юм алгал да. Аваад хэлцээ гэхэд ч муу малчин гэж яриад байх юм байхгүй. Гэтэл ийм байна. Алив нэг ажлыг нийгэм олондон тусгуулах үүднээс сэтгэлээрэн хийхгүй. Гагцхүү амин хувийн ол золбороо л бодон хийдэгт нь аюул байгаад байна шүү дээ. Энэ зан газар бол юу ч болж мэдэн ш. Шунал гэдэг ад чөтгөр шигэд чийлтэрнийг юм болгосон. Хичнээн сайхан хөв ээж болох байлаа. Тэрнтэй сургууль тамт байсан нэг ангийнхны хар. Базрын хүү эрдэмтэн болсон. Нямын охин ихэмчгээд л мандаж байна шүү дээ. Улсын авраг малчин далай гом хоёр яаж алдаршиж явна. Тэгэхэд чи хүүгээ сургуулиас гаргаж завхар болсон. Тийм ээ, чиний хэлдэг үнэн. Хэнч хүүгээ хулгайч худалж болгоё гэж боддоггүй. Гагцхүү бүхийсний бүснээс хазаасны хажуугаас илүүчил сурсан чиний занг яг хуулсан байна. Балдан өвгөн Жамсранд юу ч хэлж чадсангүй. Хүүгэн дотроо өмөрч муу хүн болов гэж бодох ч дургүй байлаа. Багууд гэхэд шөнө орсон цас бараг хайлаад өвлжөнөөс халуун уур дэгдэв. Хашаа хорон дээгүүр өнгөц гудас дээвэр цавг сэрвэхээр дэлгэн тавих зуран балдан нөмөр газар хөлийн дор дөнгө соёолж байгаа ногоог холж харлаа. Тэр ногоо өрн дулаан цагийн анхны шинж тэмдэг болон өтөг утасны дороос өхөрдмөр ногоон соёонуудаа тэнгэр үз сарвайлхан ургажээ. Эний хой цэцэгмаа ногоо ургах нь гэж балдан дуу алдав. Хаан тэрв хэмээн цэцэгмаач гүйж ирлээ. Хоёул ногоог шохоорхон хар зогсдол уяан дээр дөрөв ханк илээ. Галсан ихэд яарсан мэт давхиж ирээд мориносон бууж байлаа. Гүй чи яагаа вэ гэж юмд яарсан сандарсан дөөний царайг нь харж цэцэгмаа асуула. Яахав зүгээр хүйтэн цай байна уу? Гэрт данханд би. Ава та нааш ирээч гэд галсан буугаан гэрдээ тавьж орлоо. Балдан юу болоо юм бол доо гэж гайхсхийн цэцэгмаагаас асуух мэт хараад гэрлөө явлаа. Цэцэгмаа номхоор эмэлч гэж галсан гэр дотроос чангаар хэлээд аавдан та надтай явахгүй юу? Ойрдоо салхинд гарсан биш. Морин дээр нэг гардаа гэв. Энхэн зур балдан алсын уулын орой дээр гарч хармаар юм да. Ямар өтөлсөн болохоос өгсөн биш гэж хэлсэн Жамсрангийн үгийг саналаа. За тэгье. Нэрээ нэг салхинд гарах болсон гэж балдан баярлан дээлийн солихоор бүсээн тайллаа. Миний хүү ийм л ухаантай хөгшин эцхэн гэрийн бог болж байгааг мэдсэн байх нь
гэж Балдан боджээ. Төвний хувцаан тайлах хооронд галсан гараад цэцэг матай өндөр нам дугаар нэг юм марган хилцсэн нь чимэг болчихв. Хөөрөх баярлах хөгшин хөнгөрөөд гарчоод лөө. Номхон харыг хэдийний эмээлсэн байлаа. Бэрн хадман гараад ирмэгцэн дэрэгдэн хурчрээд л "Аваа, та яваад хэрэг байна уу?" гэж зөөлөн асуув. "Явна, охин минь явалгүй яахав. Аав нь бас чиг чагуунцуулчих болоогүй байна. Салхинд гараад ирье. Алсын уулын оройд гарч холын бараа харъя охин минь." Гэд Балдан бэрийн 20 минутын чангааж аваад үлдчихвээ гэсэн шиг моринтон яаран мордов. Зэрэглээ жервгэнэн хар газраас уур савсаж цасны шаргаар хөгжилтэй дууган аялсан хаврын тогтуухан өдөр байлаа. Гэрээс холдож хүүтэйгэн ухаа даван сажлуулж явахтан өвгний сэтгэл үнэхээр сэргэж нурууны жилээ гарч ямагт шүнд халж зовоодог хөлнийхэн өвчин арилах шиг санагдана. Буянтай сайн хүүтэйдэн өвгөн баярлаж явлаа. Нодон жил хөгшин ертөнцийн мөнх усыг үзүүлжээ. Аминыхан хэдэн малыг туугаад өвгөн хаврын сүүл сард хүүгиндэн бөрмөсөн ирсэн билээ. Өөрийн бодсон хүсэл нь биелсэн тул Балдан чагунц малгай өмсөж сэтгэл амар цайгийн чанаж ачхүүгэн хард суух болжээ. Залуу насандан хөндлөн гол давхиж явсан нутаг нугааран хатируулахад урам сэргэж сэтгэл баясан. Төрсөн нутгийн сайхан уулс хаврын зэрэглэлийн дор дуниартан харагдана. Нөмөр хадны хой тэнгэр бараалж модны захын цас ханзарчээ. Тэр ингэрт багтаан хонь хариулж явсан шүү дээ гэж бодож үйл хурсан тэртээ хойд зүгийн цэнхэр уулсын цан өтөлсөн нүдэнд сүмэлзэн харагдах бургастай голын дэнж дээр анх хөгшөнтэйгээ уулзаж билээ хөөрхий гэж дурсан санаж хуучин дурсгал бүхнэн уудлан явлаа. Өсөх багаас хөндлөн голд давхиж аж амьдралын мөрхөөж ол зомгийн тэнгэрт сүсгэлж залбирч явсан нутаг нь хаврын наран дор өнгөтэй сайхан харагдаж байлаа. Энэ олон цохоо хичнээнч бэлтэргнүүдэд хайрлаж цэнхэр үнярын дор сөмөлзөх тэртээ хөндөй хичнээнч үнэг хярсаан төндөгч эрвэн сэрвэн модтой хой зүгийн хөвчтэйг хизээч Балдангаас булгаан харамлаж байгаагүй билээ. Ил далд хичнээн чанг хийж хичнээнийгч бас хот хүрээрөө гүйлгэж атхар биеинд томтсон ширэн төрөвчэн хідэнтэй дүүргэж явсныг бурхан л мэдгсэн байх. Ол зомгон дандаа л ангаар олддог байсан уу гэвэл бас тийм бус. Намар жинтээж хавар мод хийж зунд сал тавьж явсан удаа бас бий. Тэр болгонд Балдан олсны тэнгэртээ явсан үнэн. Ийхүү элдвийг саргалцаар олон цохиотой ингэрөөд гараад ирсэн нь Балдан мэдсэнгүй. Нэг томоохон зохионы ёроолд хүүн мориносон буулаа. Балдан ч бас буулаа. Хүү ганцганаасан шуудаа аргамж хоёр буулгаж цохио өд өгсөв. Эцэг нь хойноос нь хүүхч шиг л даглаа. Амьсгаатаад явж болох биш. Залуудан гүйгээд гардаг цохооны оройд одоо атхар Балдан 2-3 амарч байж хүрлээ. Хүүн инээмсэглэн тамхиан татад суулаа. Эцэг хажууд нь сууж амьсгаагаа дарав. Олон цохооны ингэр нөмөр дулаахан байлаа. Энд чонын үр байгаа юм. Хэдэн бэлтэр генад байна. Ав чадж гэмэн их хүнд хөрөндэ. Том олз шүү. Ав та чагнаач гэж тамхин шуналтай сорох хүн тайван хэлв. Балдан нөхрүүн тонгой чагналаа. Нэрэл тийм байв. Гинэх дунаар нь багцаалдаад 7-8 бэлтрэг. Гүн нэрэн олзолдоо. Ямар ч байсан алдаж болохгүй гэж Балдан бодов. Тийм байгаа биз? Тийм байна. 8-аас наашгүй. Нэг нь 50 цаас 400 төгрөг гэсэн үг. Тийм ээ аваа. Тэгэлгүй яахав хөөмэн. Дөөрсөн хэрэг хаяад явах уу? Гэд галсан гансан чулуун дээр тогшин бослоо. Ёгсөөгөө ийм бэлэн олзыг хаywал азанд муу юм болно гэж аав нь дуу алдлаа. Уганч тийм. Гэнэтхэн чоны нарийнхан өөрөнд уул шиг том биетэй хүн ягаад ч багтж орохгүй. Эцэг нь л давжаа биетэйгэрэн
хүссэн улзыг авч өгөхөөс өөр аргагүй Балдан ойлголоо. Гото өөр яах вэ? Аав нь оръё. Ёгсөг. Тэм нүгэлтэй юм гэж юу яах вэ? Хэмээн хүн дуу олдов. Гүй яах вэ? Багдан ордог л байсан юм гайгүй байлгүй. Гаргүй байх. Очооч таныг оруулах гэж үү дээ. Муухай юм болно шүү дээ. Хүү ингэж дуу олдож байвч цаанаа бол ороод аваад өгөөсэй гэсэн хүсэл нь ил байх тул аав нь яагаад ч юм санаа алджээ. За хөө минь түрглий гэж өвгөн агуйн амсар руу очлоо. За та өөрөө л мэдтээ. Хэрэг байна уу да? Гэж галсан аргамж барайд хэлв. Зүгээр хөө минь ороод үзье гэж Балдан хэлжээ. Хүү эцгийнхэн бүсний дээгүүр аргамж давхарлан уйж Балдан уугчсаар агуй руу өглөө. Аав та айлтгүй шүү. Би сайн барьж байна. Харин хадны ирмэгт цохиулва. Болгоомжтой байгаарай. Хэдийгээр өвгөн баахан айж зөрөгдөлсөн амьсгал нэгтсэн боловч хүүгэн зовоочихно гэж бодоод мэдгэдэхгүй хичээсээр агуй руу орлоо. Энэ агуйг өвгөн одоо л таньжээ. Энэ ходог шиг гүнзгий агуй дотроо хажуу тийшээ хонгил болон салаалдаг билээ. Энэ салаануудын нэгэнд чон үүрэн засдаг юм. Өөрөнд ч Багдан олон орж хүүгэнч анх энэ агуй руу хүчээр түлхэн оруулснаа өвгөн бууж явахдаа бодож явлаа. Өвгөн агуй руу улам доошлсоор байв. Сайн хүн аавыгаан хадчлуун зохиулж гэмтэхүй хэмээн аргамжийг бүх гэгч нь барьж байлаа. Харин байгалийн зам нэг өдөр алдагдж болно гэдгийг энэ хоёр хүн мэдсэнгүй. Өглөөхөн галсангийн буудаа шархтуулсан өлөгчин чон хэнийг ч юугч хэдэн хэсэг тасар татхад бэлэн үүрэн дотроо архиран хэвдэж байлаа.